Ингээд Запан аймгийн 3 дугаар жилийн 1992 оны төгсөгчд ингээд шорооных жилдээ багш нартайгаа залгууртай байж байна. Тэгээд өнгөрсөн 17 оны 8 сарын 17-нд манай чинь 30 жилийнхаа төгссөн 20 жил 1-р дорсон 30 жил гэдгээ тэмдэглэсэн. Тэр уулзалт нэр нь очиж байсан. Сэтгэл өндөр байна. 92 онд арга төгснөөс хойш би ерөөсөө ангийнхантайгаа ганц ч уулзаагүй. Ер нь яг ингэж нэг тухтай нэг бүгдээр нэг ингэж уулзаж үзээгүй. Тэгээд өнөөдөр ингэж сайхан уулзаж байгаа маш их баяртай. Сэтгэл амар өндөр. Уулзчихгүй. жилийн дараа ингэж сайхан хамт олноороо багш нартайгаа ингэж уулзаад сан сэтгэлээ солилцоод инээж наргаад хүүхэд насаа дурсаад тэр чөтгөл бүр 1-р ангид орж ирсэн энэ алдраа жаахан насаа дурсаад ингэ байж байгаа бол бидний хувьд бол маш их одоо хүндэтгэлтэй ийм үйл ажиллагаа болж байгаа. Ирсэн хүний хувьд бол үнэхээр аз жаргалтай байна. Өнөөдөр найз нөхдөдөөсөө багш нараас үнэхээр маш их сайхан энерги авч сайхан байна. Нэг л анги миний амьдрал би төгсгсөн энэ миний анги. Энд миний анх багшудад авсан. Ангийн хүүхдүүд ирсэн байна. Цуг ажиллаж байсан багш нартайгаа уулзлаа. 36 жилийн дараа зарим хүмүүстэй уулзч байна. Үнэхээр надад таалагдчих байна. Би маш их сэтгэл хөдлөж байна. Тэнгүүд нурсж байгаа гол нь буцааж ингэж авч явж огшоогоо. Тэгээ ориглон хүчтэй гараад бас мэдчлэгийг өгчлээ шүү дээ. Сэтгэл сайхан байна. Замбалт төр их сайхан болж байна. Ийм болно гэж харцсангаа яг тийм төсөөлөөс дээгүр. Мөн үү? Манай энэ дархан бэртэй байна. Тэгээ манай ангийн дархан бэр Зандрагийн их маад манай ангийнхан дархан бэрийн тэмдэг нэгэвэгийн дархан бэр. Их маад. За стак баярлаа. Гинти юм болж байна. Ийм болно гэж бодсонгүй. Стак баярлаа. Ангийнхаа хамт олонд баяртай шүү. Баатаа баяртай шүү. За тэгээд ямар ч байсан зарим олон жилийн дараагаар уулзаагүй юм чинь уулзъя гэж бодож ирсэндээ маш их өндөр сэтгэлтэй байгаадаа их баяртай байна. Мэдрэмжиг бол одоо 100% өгч идэв да. Улаан удад аялах эрхийн бичгээр багш нараа бэлэг барьж байна. Энийг та бүхэн дуурайа. За баярлалаа. За.